Одоо надад дагагч хэрэгтэй. Та нар яста муу хүмүүс. Энд тэ яаж би одоо та нарт ингээд ийм гоё Starbucks Max тий ингээд ээлжийн тий энэ займаг үзүүлээд асаанаар дагахгүй хүн дах. Муу хүмүүс байна. За өнөөдөр хэдүүлээ дэлхийд томоороо хоёрт ордог Starbucks-ын салбар дээр ирж байна. За та харуулъя би гадаа нь ирчлээ. Оо энэ хажууд нь бас юу юм шүү дээ. Элвигийн усан онгоцсон юм дэлгүүр юм шүү дээ. За тэгээд нөгөө нэг одоо алдарт дэлхийд томоороо хоёрт ордог Starbucks-ын салбар маань энэ. Дэлхийд хоёрт ордог те хамгийн томоороо. За энэ усан онгоцсон хэлбэртэй. Бай том юу энэ дэлгүүрд орж үзье. За одоо Starbucks-ын салбар маань энд бай шүү дээ. За тэгээд би ингээ Starbucks-ын дэлхийд томоороо хоёрт ордог дэлгүүрд хүрээд ирлээ. За хэдүүлээ орж сонирхцгаа. Тэгээд миний ард болохоор нөгөө Элвигийн юу харагдчих. Нөгөө гоё том дэлгүүр харагдчих. Завын хэлбэртэй. Яа ороод ирлээ. Энэ юу вэ? Кофений хэн стикер юм болоо. Тийм байна. Үг ütсэн байна. За тэгээд доторх нь ийм байдаг юм байна. Оо хэнийг хараа. Энэ бүр амар том нэрэгч машин шиг байна. За энд огсч. За энэ амар том ийм нэрэгч машин шиг харагдсан. Тэгээд үдээд юм болоо тэр кофе яваад шүү дээ. Энийг нэрээ кофе явдаг юм байна. Энэ гоё кофений юу ч тэр хоолоогоор хараад кофе яваад байна. За тэгээд дотор болохоор ийм хөө. Тийм байна. Нэр бүр амар том юм байна. Таамагтай эндээс юм гоё кофе авч гоё. За тэгээд бас юу яа. Кофе авч гоё туслахын кофе авч явъя. Оо энэ ч бүр гоё харагдчих. Вау. Кофе хоорч. Вау энэ хоолоогоор хараа ингэ кофений өмнөд нь явж байна. Тэгээ энэ том юм руу орох юм байна. Яа, энэ ч кофений үйлдвэрлэл нь харагдчих. Нара. Вау, nice. За одоо энэ дотор болохоор энэ кофений үйлдвэрлэл нь явагдаад байгаа юм байна. Хуураад, савлаад, нунтаглаад тий. Тэгээ бүр юм автоматсан юм байна та. Яг энэ ард үйлдвэрлэл нь явагдчих. Яа, одоо хараад энэ жаад ингээ кофенууд байна. Тэгээд төрөл бүрийн юм гардаг юм байна. Яа, энэ ч гоё юм байна оо. Вау, янз. Тэгээд ингээд битүү хүмүүс суудсан. Хүмүүс суудсан байна. Энд бас алкоголын төрлөө юм бас байна. Бар микс гэнэ. За кофений үрнэ.
Кофений маань өөр байна. За тэгээд тэр болохоор автал нь харагдж байгаа нөө хуурдаг машин байна. Тэгээ хуурдаг эмчнээ машинда хуураад тэгээд ингээ хоолоогоор дамжуулаад явуулаад, бутлаад, савлаад, тайцглаад энэ өмнөхдөр харсан шиг. За тийш юу болж байна? Одоо тэнд яг хуурах процесс нь явагдаж шүү дээ. Тэгээд ингэсэн байна. Том нь гоё юм байна. Гоё ч орчинтой юм байна. За одоо эндээс гоё идэлээ. Гоё бэлэг дуцсан юм байвал аваад тэгээд нэг кофе ууж аваад тэгээд явъя. Өмнөх бичлэгэн дээр одоо кофега тестлээд үзсэн шүү дээ. Тэгэхээр одоо энийга тэрэндээ нийлүүлээд тэгээд за гоё амттангууд гарах юм. Ямар ч тач камераар бичлэг хийх бол уурах юм байна. Гоё юм тий. За тэгээд дотроо бол нэг давхарт нь нэг кофе нөгдөг хэсэг. Тэгээд хоёр давхарт нь арх виноны хэсэг. Тэгээ бас гоё хөнгөн дуушны хэсэг, хоолны хэсэг гэдэг эдрээс бүрддэг юм байна. Тэгээд энэ доторх үндсэн агуулга нь болохоор үйлдвэрлэл явагддаг юм байна. Яг кофений Starbucks-ийн кофений үйлдвэрлэлээд хуураад тэгээд үйлдвэрийн процесс нь автоматар явагддаг юм байна л да. Тэгээд одоо энэ Starbucks маань харагдаж байна. Тэгээ би ChatGPT-ээс харсан чинь дэлхийд томоороо 2-т ордог. Нэг нь болохоор Америкт байдаг гэж. Лос Анжелест Нью-Йоркт байдаг гэж гараад байсан. Тэгэхээр би болохоор томоороо 2 юм байна гэж ойлгосон. Тач тэгээд дотроо яг үндсэн 3 хэсгээс бүрддэг. Хууралтын хэсэг гэдгээс гээд. За тийм байна. Эндээс гараад идэв шүү дээ. Дөрөв авчиж шүү дээ. Титаник юм уу ааш. Дагагчл хэрэгтэй байна да. Танд одоо зөвхөн дагагчл хэрэгтэй. Одоо надад дагагчл хэрэгтэй. Та нар яста муу хүмүүс. Энд тэ яаж би одоо та нарт ингээд юм гоё Starbucks Max тий ингээд ээлжийн тий энэ займаа үзүүлээд асаанаа дагахгүй хүн дах. Муу хүмүүс байна. Дагагчл хэрэгтэй байна. Би одоо муу. За заавартай ингэж харагдсан юм байна. Нэр нэстэ гоё харагдаж байна. За нөгөө дэлгүүр маань тэнд харагдаж байна да. Энд нэг 6 даруулчмаар юм уу?